Хөдөлгөөний цагийн хурлын материал төлөөлөгчд очиж байгаа. За энэ иргэдийн харилцааг нэмэгдүүлэх Аранга аймгийн иргэдийн төлөвчдийн хурлын 2026 оны төр иргэн мэрэгжлийн байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах жил болгосон. Үүнийг хүрээнд 2 дахь удаагийн бүсийн сургалт хилцүүлгийг Хотод сумд энэ сарын 17-ны өдөр зохион байгуулсан байна. Сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгч ажлын албыг чадахжуулах мэдээлэлээр хангах, гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбарын ажлыг орон нутагт зохион байгуулах, ажлын талаар заавар зөвлөмж өгөх, мэрэгжил арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилготой юм а. Сургалтын гол агуулга бол бид нэр сумдын удирдлага хурлын төлөөлөгч нарт төсөв санхүү иргэдийн оролцоо хяналт иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргаж байгаа шийдвэрийг одоо хууль эрх зүйн нийцэлтийн сайжруулах ерөнхийдөө сумдынхаа төлөөлөгч болон ажлын албаны үйл ажиллагааг сайжруулах дэмжлэг болох үс одоо шинэ хууль эрх зүйн мэдлэг болон шинэ мэдээлэл хүргэх ийм гол зорилготой зохион байгуулж байгаа. Урд бүс болох төвшрүүлэх хотод хашаата Үе нур сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны болоод төлөөлөгчид нийлсэн 100 гаруй хүнийг сургалтанд хамруулжээ. Сургалтаар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрт төлөөлөгчийг анхаарах асуудал, төсөвт иргэд олон нийтийн оролцоог хэрхэн хангаж ажиллах, сумын төсөв татварын орлого, байгаль хамгаалах, нөхөн сэргийх арга хэмжээний орлого, зарлагын төлөвлөлт, зарцуулалтанд юг анхаарах, нийтийн бие тамирын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд юг анхаарах зэрэг олон талын мэдлэг олгожээ. Аймгийн хэмжээнд аймаг сумын 423 төлөөлөгч бий. Үүнээс 53 нь анх удаа сонгогдсон төлөөлөгчд байгаамаа. Миний хувьд анх удаага сонгогдсон төлөөлөгч учраас энэ сургалтаар болохоор ер нь багаар ажиллах, шийдвэр гаргах ийм төвшөнд энэ сайн ажил бол зүгээр юм болов гэсэн үг ойлголтыг бас авч байна. Манай сумаас нийт 19 төлөөлөгч ирсэн. Тэгээ би анх удаага ингээд төвшрүүлэх сумаас малчтын төлөөллөөс сонгогдсон ингээд төлөөлөгч байгаамаа. Тэгээ өнөөдрийн энэ Хотод суманд зохион байгуулсан одоо аймгийн хурлаас зохион байгуулж байгаа сургалт арга хэмжээ маань маш үр дүнтэй бас мэдэхгүй байгаа зүйлээ мэдсэн тийм бас үр өгөөжтэй сайхан сургалт болж байна. Хашаа сумдаа одоо 2 удаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар цагаан хадуугаас сонгогдсон. За багийн засаг дараагаар одоо 14 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээд энэхүү мэдээлэл хилцүүлэг бол одоо шинэ 24 оноос одоо шинэ бүрэлдэхүүн шинэ хурал байгуулагдсанаас хойш бол одоо ингээд суманд бас зохион байгуулагдсан. Одоо 2 дахь удаа одоо бүрэн бүрэлдэхүүнээр Надлын 5 сум одоо Хотод сумд өнөөдөр ингээд сайхан хилцүүлэг болж бүхэл төрлийн мэдээлэл солилцож мөн хурлын төлөөлөгчийн үүрэг оролцоо ямар байх вэ? Иргэдэд мэдээлэл хүргэх одоо цаг хугацааны ажлуудыг цаг тухайд нь хууль тогтоомжийн дагуу иргэдэд мэдээлэх. За тэгээ хурлын одоо эрс бүрдэлд хуралд одоо иргэд оролцоо ямар байна? За тэр талын одоо анхааруулах зүйлсүүдийг болон татвар даатгал, хураамж гэл одоо хөл төрлийн сайхан мэдээллийг сонсч байна. Сургалтын дараа төлөөлөгч ажилтнуудын дунд бие тамир, спорт, эрүүл мэндийн ач холбогдлыг таниулах, хөдөлгөөний талаас урьдчилан сэргийлэх, нөхөрлөл хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2 төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулжээ.